Өнөөдөр ерөнхий сайд болон зам тээврийн сайд хотын дарагтай Алтан ширээ сумын парк дээр ажиллалаа. Улаанбаатар хотыг эх жилийн өвлөөс дотоодын үнүүрснээр хангах талаар бол ингээд ярилцаад ажиллаж байна. Ерөнхий сайд хотод ийм үүрэг өгсөн. Эрх халаалтын улирал эхлэхэд Улаанбаатар хотод дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксыг одоо худалдаанд гаргамаар байна. Өөрөөр хэлбэл энэ өвлийг импортын хагас коксоор авч байна. Цаашид хагас коксын үйлдвэрүүд зөвхөн Улаанбаатар гэлтгүү 330 сум 21 аймагт тийм ээ. Нэг зэрэг л бүгдийн цахилгаан станц, дулааны станцад холбох одоо цаг хугацаа санхүүгийн боломж байхгүй байгаа учраас хагас коксын үйлдвэрүүд Монгол улсад нэн тэргүүний шаардлагатай болчиход байгаа байхгүй. 1 сарын 15-наас хойш JICA-гийн мэргэжилтнүүд ирж Улаанбаатар хотын агаарын бохирдлын наривчлсан дүн шинжилгээ хийж нийт агаарын бохирдлын хэдэн хувийг нь гэр хороолоос үүсгэж байна. Хэдэн хувийг нь уурын зунхууд үүсгэж байна. Хэдэн хувийг нь цахилгаан станцуудаас гаргаж байна. Хэдэн хувийг нь автомашины энэ хөдөлгөөн зорчилтоос олж нарийн ширхэгт болон бүдүүн ширхэгтээ тоосонцор үүсэж байна гэдэг энэ бүр нарийн наривчлсан судалгаа хийж өгөөд одоо буцахаар ингээд төлөвлөж байгаа. Тэгээ бидэрт хоёр зам байгаа. Нэг зам нь болохоор эдний парктай бид нар тендерийн тухай хууль заасны дагуу урьдчилан худалдаа авах гэрээ хийгээд 10 сарын 1 гэхэд бидэрт нийлүүлнэ гэдэг юм хатуу нөхцөлтэй гэрээ хийхдээ бид нар боломжтой. Өөр адилхан паркуудаа бид нар дунд нь нээлттэй зарлж иж аль одоо хамгийн сайн санал өгсөнд нь бид нар гэрээлэх боломжтой. Хоёр дахь нэг хувилбар нь бол Багнуурыг түшиглээд хот Эрдэнэс 572 одоо нөгөө батлагдсан тэзүүнийхээ хүрээнд санхүүгийн зах зээл дээрс мөнгөө босгоод тэгээ үйлдвэрлэлээ эхлүүлэх гэсэн ийм хоёр. Зүгээр миний хувьд яг ямар шийдэл нь илүү амар байвал хот цаашдаа жилээс жилд нүүрсний хэрэглээ нь багасах учраас хот өөрөө ийм нүүрс пиролизийн үйлдвэрт мөнгө босгож хөрөнгө оруулахаас илүүтэй ийм бүтээн байгуулалт нь эхэлчээд байгаа. Үйлдвэр технологийн парктай бид нар гэрээлүүл илүү хурдан явна л гэдэг л ийм тооцоод байгаа. Зүгээр бидний гаргасан үрдсэн тооцоогоор импортоор нүүрс авснаас дотоодоос нүүрс авах нь бол даруй одоо нэг дахин хямд тусгаар ийм нөхцөл байдалтай байгаа. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүү аймаг сумдын төвүүдийг хангах учраас дотооддоо заавал нүүрс пиролизийн үйлдвэртэй болно гэдэг нь 100% одоо ач холбогдолтой зүйл юм гэж харагдаж байна.